Сайн байна уу? За өнөөдөр та бүхэндээ би Max Cozy брендийн аюулгүй судлыг тайлбарлая. За энэхүү загвар нь Titan Pro гэдэг загвар байгаа. 1.5-аас 12 настай хүртэл хүүхдийг тээвэрлэх хамгийн удаан ашигладаг загвар байгаа. За ерөнхийдөө Titan Pro загвар маань бол шинжлэхсэн загвар ирсэн. Юу шинжлэхсэн бэ гэхээр нэг төрөнд Clima-Flow материалыг бол хэлье гэж бодож байна. Энэхүү материал маань бол хүүхдийг бол хөлөрхөөс бүрэн хамгаалсан шинжлэхсэн материалаар хийгдсэн. За хуучин байсан GCL болон i-size-ууд бол байсан хэвээр байгаа. За GCL нь яадаг вэ гэхээр хүүхдийн хажуу талын дөрвөлтөөс бол их биеийг бол хамгаалдаг. Air protector буюу хажуу талын дөрвөлт, толгойн эсийг бол дөрвөлтөөс хамгаалдаг систем байгаа. За энэхүү загвар нь болохоор ерөнхийдөө 1.5-тай одоо 2-тай хүүхдүүд маань бол яг ийм хэмжээнд суун. За хэрхэн одоо томроод сунгах вэ гэхээр энэхүү бүсний хэсгээ энэ саарл сэтгэл дараад сулсны дараачаар бүрэн сулсны дараагаар толгойн хэсгийг дээшээгээ хүүхдийнхээ биеийн хэмжээнд хөрвүүлэн дээшээгээ суух боломжтой гэсэн. За нэлээд өндөр болно. За хүүхд маань 3 нас хүртэл бол хүүхдийнхээ энэ аюулын суудлынхаа даруулгыг бол ашиглана. За тэрний дараачаар хэрхэн яах вэ гэхлээр хүүхд маань машиныхаа судлалын даруулгаар бол ашиглаад явах бүрэн боломжтой. Энэхүү хар загвартыг харж байгаачлаа. Энэхүү даруулга маань бол хураагдаад их биеийн хойно болон суудлынхаа доор хадгалах боломжтой учраас ийш тийш халуун болохоос эрсдлээс бол бүрэн хамгаалж өгсөн одоо тийм загвар байгаа. За мэдээж хэрэг Max Cozy брэнд маань бол Isofix болон хойдлын нэмэлт бас одоо хойдлын татах юм юу бол байгаа. За тэгээд Max Cozy брэндийн бүхий л аюулгүй судалмаад нь бол гаднах материалыг бол аваад угаачж болдгоор бас даваа талтай байдаг. За энэхүү загвар маань бол ерөнхийдөө том хүүхдэд зориулсан учраас хоошоо бүрэн хөвдөх нь бол харьцангуй бага. Гэхдээ хойдлын машины судал маань хэрхэн хоошоо налуун хэмжээнд байдагт нь тохируулаад хоошоо налж болдог. За энэ саарл загвар маань налцсан байгаа. Буцаага босгоод ирэхэд иймэрхүү хэмжээнд болж эхэлж байгаа. За одоо хэдүүлээ гараад энэхүү загварыг хэрхэн машин суурилахыг хамт таарцгаая. За одоо хэдүүлээ болохоор машинд хэрхэн суурилахыг хамт таарцгаая. За суурилахаас өмнө та юуг анхаарах вэ гэхээр таны машин 2006 оноос хойш машин байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр Isofix гэх энэхүү зүйл маань 2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин дээр дэмжлэгтэй болцсон байгаа. За Isofix юунд хэрэгтэй бэ гэхээр Isofix маань ерөөхдөө хүүхдийг толгойн болоод нурууны нэмэлт хамгаалт олж өгдөг аюул өслийн үед. Тийм учраас Isofix бол ерөөхдөө сүүлийн бүхий л аюулын судлуудад нэмэлтээр хийгддэг болсон. За Isofix-ийг суурилахаас өмнө та юу анхаарах вэ гэхээр Isofix-ийг хойшин тулгаад нөгөө сарлыг наашаа болж эхэлнэ. За тэгснээр таны хойдолд одоо энэ суудлын судалт эндний хар төмөр байдаг. Тэрхүү хар төмөрлөг та Isofix-ийг түлхэхэд болно гэсэн. За саяын дуу гараад энэ ч ногоон гэрэл одоо ногоон хэсэг гарч ирснээр таны аюул судал бэхлэгцэн гэсэн. За Isofix-ийг бэхлэснийхаа дараачаар таны арын судал байгаа. За энэхүү хэсэгт байгаа хэдүүлээ харъя те. Энд нэг гогцооддаг хойдлын арын судалт ийм хэсэг байгаа. Яг аюулын судлалын зурагтай. За тэрийг нааш нь татаад за энэхүү гогцоогоо тохиноосоо татна. За тэгээд энэ чинь нэг улаан бас нэг ийм гэрэл шиг юм байгаа. Энийг та ингээд дээшээ бүтэн бүрэн татсан тохиолдолд энэхүү хэсэг маань бол ногоон болж хувирдаг байгаа.